Өнгөн жингийн 54 кг-ыг өнгөлж байгаа тамирчдын тулаан нийнхүү хэллээ. За хоёр тамирчин бол одоо бага наснасаа л бэлтгэл сургуультаа хамт хийгээд явцсан. Одоо өөрсдийнхөө техник, за тэгээд тактик одоо бүхий л юмыг мэдж байгаа. Одоо тэгэхээр одоо маш ширүүн өрсдөн болох нь бол тодорхой. За тэгээд бүх арга техник, өшгөлтийн арга барилыг мэдж байгаа болохоор одоо төвчээр сайтай. За тэгээд тухайн өдрийн бас ад зоод нь гийсэн л хожих байх та. За одоо ингээд өөрсдийнхөө тоглолтын арга барилыг маш сайн мэдж байгаа тамирчдууд ингээд маш их анж тоглоно. Ханаад хөнгөн. За одоо энэ олон удаагийн татвартай өшгөлтийг бол яадах юмгүй хаагаад байна. Нэг бол сая хоёр тамирчин хоорондоо их мэдээж их спарринг хийсэн байх тий. Энийгээ тоглолтын арга барилыг нэлээд уусаа сайн мэддэг байх. Тэгэхээр нэг Байнгын арга барилаа сайн мэдхээр нэг тоглолт жоохон илүү тийм хяналттай тий. явах Нэгт байдал болоо тийм ээ. тий. Илүү үйлдэл гаргаж чадгаа байж Тий. тамирчид маань. За өчигдөрхөн л одоо бэлтгэл дээр хамт дулдаад байжсэн хоёр. Одоо ингээд өнөөдөр бол тэмцээн дээр дулдаад байж байна. За Хөх болонгийн тамирчин бол ялтыг одоогоор тэмцээнийг хошуулж Хөргүүлж байна. Хоёр тэг гэсэн харьцаатай байж байна. За уран юм шиг дээшээ явж ш тий. Ор дээр. Одоо энэ өшөлтүүд манд хэдийн ингээ харагдж байгаа байдал ингээд гар дээр очоод оноо гарахгүй үйлсэл ингээд ингээ хөнгөн юм шиг харагдаж штэ зарим нь тий. Гэтэ энэ бол асар их маста очиж байгаа тий. Хүч үзүүлж байгаа тий нөгөө үндэ. тэгээд Иран улсын тамирчдын одоо хамгийн давуу тал бол энэ электрон системийг бол гаргууд эзэмссэн тийм ээ. Хөнгөнч бай, хүчтэйч бай яг яаж оноо гарах вэ гэдгийг бол үнэхээр сайн мэддэг. За Хөх болонгийн тамирчин хаталтай харагдаад байна. Бас хитрхи бас хөнгөн хийгээд байна гэж харагдаад байна. Тэгэхээр энэ бол бас багийн тактик бас байж болно тий. Тий сая сүүлийн төгсгөл мөсгөл дулаан явахаар байлаа. Энэ хоёр тамирчин бол мэдээж бүхэл хүчээ үзэх юм бол асар их хүч зарцуулж ирнэ хожин тийм үү. Тэгэхээр тэр цаашаа хожлоо гэхээс шалгарсан тамирчин бас дараагийн тэр Солонгос тий Тайланд ингээд хүчтэй өрсөлдөгчүүд байж байгаа. Тэрнтэй бас үзэхээр бас аль нь бас тий энийг хожоод гараад ирсэн чи цаашаагаа бас хожигдох магадaltaй гэсэн тийм тооцоо хийсэн байж бас болно тийм ээ. Тий болно. Энэ ч тэгээд нөө тоглолтын оронд түрүүн нүгийг хэлжсэн шүү дээ. Дээшээ ингээд гарах болгонд л ядралтууд их явагдаж байгаа. Тамирчдын нөгөө хэр бэлтгэл хийж байгаа тий. Хэр амлалтаа зохицуулж чадж байгаа байдал жаа. Дээшээ финалийн тоглолт руу гарах болгонд л улам хүндэрнэ. Би мах байдын хувьд ч тий. Тэр тал дээр жоохон тактикийн юм хийж яж магадгүй юм байна тий. Бах тиймэрхүү бас магадлал бас байгаа харагдаад байна. Мэдээж энэ хоёр тамирчин бол дөхөчөө шахаад үзвэл тийм хөнгөн одоо тулааны бол гаргахгүй. Үнэхээр ур чадвар бол хамгийн өндөр түвшний тамирчин байж байгаа. За тэгээд энэ бол одоо тухайн одоо спорт болгонд бол байж идэг багийн одоо тактик тийм ээ. Нөгөө хэдээр гарах вэ гэдэг шиг. Тэр тактик бас баримлж байгаа. Тэгээд бус тусууд маань бас хэрхэн яах вэ? Тэгээд энийг бол мэдээж тамирчин өөрөө шийдвэрлэхгүй. За бүтэн баг маш сайн хоорондоо ярилцчихэж яаж байгаа. Тэгвэл мэдээж эн чинь бас аль нь Азийн аврал учраас мэдээж адилхан тамирчид бол аль нь дээшээ амжилт үзүүлэхийг бодож байгаа шүү дээ. Тэгээ улсад үлээдээ цаашаа хэр үзүүлэх вэ гэдгийг хоорондоо нэг шийдсэн байхаа л гэж харж шүү дээ. Тэгээ Ирансын тамирчид дээр шиг тамирчид байдаг. За тэгээд энэ гэрээ бол одоо бас сар их эрсдлийг үүрч байна тийм ээ. Бас хэрвээ тактик буруу эргээд хэм болвол ер нь аль дөрөвнөөс хойш дайрах боломж байхад нэг дайрахгүй байгаа тийм. Яалч нэг тактикийн юм байх шиг байна те. За ямар ч сан ингэж маш сонирхолтой
тусаа боллоо. За тэгээд одоо энэ Жахонгор гэдэг. Энэ тамирчин бол дөнгөж саяхан 2025 онд болсон насан туршидын дэлхийн аваргын хүрэл медальтай. Маш одоо нурууны хувьд бол намхан, үнэхээр жиндээ бол намхан, хамгийн намхан байдаг. Тэгтээ үнэхээр тэр сэтгэл зүй, зүрх зэрэг за тэгээд хурд хүчил үнэхээр гайхалтай тамирчин. Тэгээд энэ тамирчны бол одоо намхан байдал нь өөрт нь буцаад давуу тал нь болчтой. Намхан байдлаа бүр давуу тал болт нь хөгжүүлж дэлхийн анхааралд орж тэгээд тэрийг бүр баталж дэлхийн аваас медаль аваад үзүүлсэн байж байгаа тамирчин. За 90 осын тамирчин бол арзангуу залуу тамирчин өсвөрийн залуучуудын дэлхийн аваргаас Азийн аваргын алтан медальтай тамирчин байж байгаа. За энэ хоёр тамирчны тоглоом бол үнэхээр. За түрүүний нөгөө ярьсан шиг Иран нэг тактикийн тоглолт хийчлээ гэдэг чинь юм шүү дээ. Тий одоо нөгөө түрүү ингээд хөнгөн үзээд байсан чинь бол биш болсон байж. Одоо хамаг хорд хүч байгаад эхэлж байгаа. За тэгээ нөгөө дараагийн тоглолтыг хинтээ гэдгээ ер нь бол таамаглаж ирсэн байж. Таамаглаж ирсэн. Мэдээж дэлхийн авраас медаль авцсан. Хүчтэй өрсөлдөгч хүлээж байгаа болохоор бас тамираа барахыг хүсээгүй байх нь байна. Гахалтай уруухан бас гаргаж. Гэтэ тэрийг одоо ингээд зохион байгуулна гэдэг бол тасгалжуулагч нарын хувьд бол бас хүнд ажил тийм ээ. Мэдээж нөгөө тамирчин ч бас ялмаар байгаа. Ирсэн байж байгаа. Тэгээ тэрийг ингээд зөвсөлчөж бүгд нэгдмэл байдалд орж энэ тактикийг боловсруулна гэдэг бол үнэхээр бас гайхалтай спорт юм, бас гайхамшиг юм аа. За 4-4. За мэдээж энэ хоёр тамирчны хувьд бол үнэхээр энэ чигд ойрхон өрсөлдөх нь бол ойлгомжтой. За одоо энэ Улаанбаатарын тамирчин тий. Одоо энэ тамирчны ингээд үнэхээр бас Улаанбаатарын тамирчныг бол бас үнэхээр хүндэлмээр гайхалтай тамирчаа тий. Ийм одоо нурууны дутуу байдал байж хахад ердөөсөө айж имээх одоо юу гэдгийг сэтгэл зүйн байдал бол ерөөс ганхахгүй байна. Яг л хийх юм аа. Жин дээр нь хамгийн намхан байх шүү манай. Хамгийн намхан. Ер нь хамгийн намхан байдаг тий. Тэгтээ өөрийнх нь нөгөө давуу чанар нь арай нэг хордон хөдөлгөөнтэй тий шалгамгаа. За 6-6. За 8-6. За секунд бол бас багас. За 5 секунд орд. За ингээд яг сүүлийн секунд нэг унахаар бол бас хохирлтой байгаад байгаа. 9-6. За одоо Иран бол мэдээж давуу байлаа явж шүү дээ. Тий, оноогоо бол барьчихна. Сануулга бага байгаа учраас дахиад гарсан ч болохоор нөө. За тэгэхээр ингээд тамирчнууд сая бас л явжлаа. Гэтэ хайн хааж шүү те. Сая дээшээ саяны савалт оруул тэгэл эвгүй те. баазард болох юм байна шүү дээ. Хэрвээ хүн цохилтонд орох юм бол болохгүй шүү те. За ингээд бол бас залуунаас яг л эд үе нэг жилж болно те таквондогийн тамирчны. За дээрэс нь дэлхийн аваргын медаль авсан гэдэг бол аль хэдийн одоо туршлага амжилт бүх юм хурдж бүх юм бол цогцолцсон тамирчин гэсэн. За Узбекистан тамирч одоо барих шаардлагатай байгаа. Гарын хаалт малтыг харж байгаа хэ. Тэгээд үнтэй богино зэнд орохдоо гарын хаалтыг бол маш сайн ажиллаж штэ. За ингэж яхад тусдуулсаас бол одоо гараараа тий. Ингэж барьж тоглох бол нэг өөр хэрэг. Иран тамирчныг бол одоо давуу байдал нь илүү багт нь барина гэдэг бол маш хүн даалгавар ямар ч тамирчин тийм ээ. Олимпийн аварга байсан ч Иран тамирчныг бол ингэж илүүрхэн гэдэг бол үнэхээр асуудалтай байдаг. Тэр дотоод тэ мөн үнэхээр хөнгөм авч байна. Одоо тэгээд энэ Иран улсын тамирчаа дээр энэ үнэхээр Иран улсын тамирчин ингээд хөнгөн өшгдөд байгаа мөртлөө хожоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол энэ тамирчин хөнгөн үзэж байгаа нөгөө давуу тал байгаа шүү дээ. Нөгөө хүнийг тайвшруулад за энэ бол шүлгүүндээ гэж яхад л шүлөөд байна. Тэгэл жоохон цай гарахад яг нөгөө түрүү Иранчууд нөгөө системээ сайн мэдэрсэн гэсэн шиг тий. Заавал тэр хүчтэй өршүүлж оноо гаргаад ах шаардлага алга тий. Оноогоо л авч яваа. Үнэхээр бол энэ үнэхээр ухаалаг тагт. За толгоонд дээшээ гаваад. Улаанбаатарын тамирчин үнэхээр богинохон зайд маш гайхалтай өршүүлээ. За үнэхээр ажиллаж байна. Өөрөөх богино зайндаа бол яг хийх юм а тий. Үзэсгэлэн улсын тамирчин бол гайхалтай чадвар. Хааж байгаа л богино. За гэвч Иран улсын тамирчны зүүн хөл бол үнэхээр найдвартай байна. Зайгаа гаргаж байгаа л усаа дэш шүү дээ. За тэр зүүн хөлийн одоо доор шүлж байгаа шүлт бол үнэхээр найдвартай байна. Иран бол үнэхээр гайхалтай тактик ашиглаж байна тий. Баруун хөлөөр толгоороо товтлоод байгаа. Тэсний зүүнээр болохоор доор нь товтлоод байгаа. Тэгэхээр энэ Узбекистан тамирчин бол хоёр талдаа хаахад маш хэцүү болчиход байна тий. Хослуулаад байгаа тий. Зөвхөн нэг хөлөөр биш. Тэгээд энэ өндөр темптэй явж байгаа энэ тоглолтод энийг ингэж бодож гаргаж яах гэдэг юм бол гайхалтай. Ур чадвар.
За тэр бас. толгойроо За явсан. ингэж анхаарал солирч болохгүй шүү те. Тэгээ сая одоо нөгөө Хэдий оноо илүү явж байгаа гэсэн сая ингэ жоохон анхаарал яж те. тий мэдээж энэ бол мэрэгжлийн тамирчид Азийн аврах шалгаруулах маш том тэмцээн. Тэр хараад байж. Энэ ялангуяа энэ хурд хүчтэй тамирчнаас бол юу ч гарч иж магадгүй. За тэр хөлтөвчл явж байна. За энэ бол тулааны спорт. Ер нь бол анхаарлаа ямар ч оноогоор хожиж исэн алдаж болохгүй. Тайвширч болохгүй. Сүүлийн 1 секунд ч гэсэн ер нь Оноо анзаарахтал байх. илүү байсан ч магадгүй хүн цохилд орох юм бол тэгэл. За тэр толгоо руу явж байна. За сая өшгөл жишээ нь хүчтэй орлоо гэхэд ингээ хайнгарч гоолж байгаа. авах жишээний. За энэс хойш тоглолт ирэх магадaltaй. За дазуу тамирчин бас л их тайвширч байна тий. Өөрөөгөө ер нь хожиж ийн гэж бодож болохгүй л гээд байгаа шүү дээ. Хожиж байгаа юм шиг хамгаалтан дээр Хожиж гин гэж тайвширч болохгүй. Хожигж гин гэж сандарч болохгүй гэдэг. Одоо энэ бол яг сэтгэл зүгээ маш чигд барих хэрэгтэй гэдэг. Тэ өөрийгөө голохгүйгээр. За тэр. За энэ тамирчны бас нэг давуу тал нь бол эргэлтээ өшөлтийг үнэхээр гахалтай байдаг тий. За тэгвэл энэ тэмцээнээр бас харьцангуй бас сул харагдаад байна. Магадгүй түрүүний одоо бэлэг агш хийсэн шиг жингийн асуудал бас байсан болов гэж тааж байна. Иннээсээ илүү хурдтай хүчтэй бол байдаг тийм ээ. За тэгээд Иран улсын тамирчныг хожно гэдэг бол үнэхээр амаргүй байдаг. За гахалтай тулааныг үзүүлээд тамирчин байна. За Йордан улсын тамирчин Алдо Жафар, Иран улсын тамирчин Вализаде Апрози Ясин гэдэг. Хоёр тамирчин. За цээжний хамгаалт толгойн хамгаалтаас шалгасан асуудалгүй байна. Техник ур чадварын үед бол энэ хоёр манастай. Яг л нэг төвшөнд байгаа хоёр тамирчин байгаа тий. Тий. Нас одоо нөгөө тоолвол нас чацуу төөлвөл юу чацуу гэдэг шиг л. Бүх зүйл нь бол яг бүх зүйл нь тэнцсэн. За тулаан маань ихсэн. За одоо аврагын тоглолт бол сэтгэл зүйн үед илүү их зүйлийг шаардна. За аль аль нь өнөөдөр бол маш тайван байгаа. За Иран улсын тамирчин эхний 2 оног гизэн товтлж авлаа. За ялангуяа Йордан улсын тамирчин бол үнэхээр тайван байгаад байгаа. Өглөөнөөс хойш тоглолтод бол тий. Ингээл оноо алдсан ч гэсэн ер нь тайван шахаал. Иран улсын тамирчин Вализаде баруун урд хөлтэй. За Йордан улсын тамирчин Алдо Жафар. За богино зайд. Толгойн өшгөлийг хэлдэг. За яад мөн нэлээд шахаж орж ирж байна тий одоо. Тий одоо 5 хоногоос хэдийн алдсан байгаа болохоор бас явахгүй бол болохгүй. За толгойр уг нь амжилттай дамжсан. За харах хоноо болоогүй. За Йорданы тамирчин бол за толгоонд одоо үнэхээр бас өндөр түвшний техник харууллаа тийм ээ. Өндөр ур чадрын техникээр оноо авлаа. За давхар унгаас уучраас нэг оноо ингээд нийт 4 оног. Нэгхэн тоглоомор 4 оноо авсан. Маш ухаалаг бөгөөд шийдэмгий тоглоо явлаа. Хормын дотор оноогоо бол бариад авсан. За аргагүй энэ ч яг өндөр ур чадртай тамирчтай финалийн төлөө гараад ирсэн. Хоёр талаас иймэрхүү зүйл яг тэгээд яг уу. Пеналийн тоглолтын дээр бас ийм шийдэмгий өндөр ур чадварын өшгөлтийг сонгож амжилттай болгоно гэдэг бол үнэхээр сэтгэл зүйн хувьд маш сайн байгаа нь харагдаж байна тий. За 30 секунд үлдсэн 1 онны зөрүүтэй. За хоёр тамирчин бол аль аль нь. За Иран улсын тамирчны одоо яг энэ ойрын зайнаас зүүн хөлөөр доор өшгөлж байгаа өшгөлт бол өглөөний тоглолтуудаас эхлээд үнэхээр ганаа авсан тийм ээ. Маш их оног авч байгаа тэргээрээ. Одоо магадгүй энэ сүүлийн секундуудад тэр өшгөлтөөс өглөө бас хийсэн эргэлттэй өшгөлт гэдэг юм чинь тийм. Яг энийг бас хийгээд байсан тийм. Оноо авсан шүү дээ. Оо. За эргэлттэй өшгөлт бол амжилттай болсон гэж үзсэн байна. За 8-6-аас. 8-6. За Йордны тамирчин маань бүр давуу байдлыг олоод авлаа. Одоо 14 секунд. За Иран улсын тамирчнаас ямар өшөлт ирэх нь вэ? За одоо тэгээд Йордны тамирчин ингээд огтуулах техникийг л явчихж штэ. За тэгтээ 2 оноо бол маш барьцгүй. Ялангуяа энэ өндөр ур чадвартай тамирчид финалийн тоглолтын дээр бол заавал тоглоомын ямарч зурсан. За 3 онооны зөрүүтэй болсон. За бүр
За, доор 2 2 оноо. орчлоо. 2 оноо орсон дивжинээс гарсан. За адил 9. За пенал шүү дээ. Ширүүхэн явж байна. Сүүлийн мөч хүртлээ. Эцсийн секундэд газар унаад торгуулаад за 1 секунд үлдсэн. За 1 секундыг харъя. За 2 дугаар үе. За одоо 90 улсын тамирчин бол энэ үеийг авахгүй бол одоо ялагдал хүлээх аюултай болсон. Тэгэхээр давуу талыг бол Йордан улсын тамирчин аль хэдийн авсан. Гэвч 2 дугаар үеийг алдах юм бол шийдвэрлэх 3 дугаар үе гараад ирнэ. За одоо тэгэхээр 90 улсын тамирчин хэрхэн энэ үеийг авах вэ гэдэг. За дахин эргэлтээ өшгөлт. Үнэхээр гаргууд сайн хийж байна Йордан улсын тамирчин. Яг энэ тал та. Баян хийж гин тий. Тий. Хүний нөгөө эргэлтээ техникийг бол хэрвээ оноо оруулалгүйгээр унах юм бол торгуул аавна тийм ээ. Хэрвээ оноо нь амжилттай болчих юм бол торгуул авахгүй. За яг тэргээр сая одоо тасжуулагч маань карта өргөд тэрийг авч байна тий. За 4 тгий харьцаатай Йордан улсын тамирчин бол уламл давуу байдлыг авсаар байна. За 4-2. За Иран улсын тамирчин ингээд баг багаар оноогоо барих хэрэгтэй шахаж яваа л тий. За энэ техникээр сая эхний үе дээр бол гайхалтай хэрэгэн нэрэлтийг хийгээд 3 оног авсан. Аль нь маш тайван байна уу. За дээр богино зайд. За шүгч. Харж байгаа. Яг л унсны дараа зогсоолоо. Торгуул бол ирнэ. Хэрвээ зогсоосны дараа унсан бол торгуул ирэхгүй байсан тийм ээ. Тэгэхээр тэквондод маань тэнцвэр гэдэг ямар чухал вэ гэдэг саяын хэсгээс харна. За 3-2 болсон. 3-6 болсон ямарч байсан. За 1 минутын хугацаа сүүлийн 1 минут. За 90 улсын тамирчин одоо энэ 1 минутанд л амжиж байна. 2 дугаар үеийг заавал авах хэрэгтэй. Мэдээж пеналийн тоглолтоор бүх юмаа шавхах байх. За сайн харж байна тий. За дасчуулагчид мэдээж энэ оноог байраж хамгаалаарай л гэдэг зөвлөгөө өгч байгаа. За Иран бол нэлийн шахаж авч ирж байна. За Иран улсын дурсан дараас нь тоглоомнуудыг явсан. Харах амжилттай болоогүй л за энэ зүүн хөлийн шүлтүүд ирэх гээд байгаа. Доор. За тэр. За аргагүй. За 3 оноо орсон боловч харамсалтай нь одоо зуурсан цэвэр өшгөлөөгүй зуурч өшгөөсөн гээд 3 оноог нь хассан. За нэлийн шахаж явах хаа. За 30 секунд их ажиллах байх. За тийм ашгаа явж байна. За одоо энэ оноог барих хэрэгтэй байгаад байгаа. За ямар нэгэн болоогүй. За энэ зүүн хөлийн дээш өшгөлтийг бол ер нь Йордны тамирчин мэдсэн тийм ээ. Сайн нэг алдаад. За энэ өшгөлт бол үнэхээр гайхалтай юм аа. Бүх үеуд дээр энэ өшгөлт төрөл одоо давуу байдлаа авчлаа. За одоо энэ бүр шийдвэрлэх мөцөд. Пенал гарan гартлал ер нь бүх тоглолтнууд дээр энэ өшгөлтөөр хийж байсан. Мэдээж өрсөлдөгч нь судлаад мэдчихсэн. Гэхдээ хүний дархан их бол үнэхээр зогсоогдшгүй тийм байна. За 11-4. За одоо 73 бол Иран улсын тамирчин маш хэцүү болсон. За Йордан улсын тамирчин бол маш зөв тактик хэрэгжилж байна. Оноо илүү мөртлөө оноогоо барихгүйгээр өөрөө довтлоод байна. Энэ бол үнэхээр сайн хамгаалт. Яалтчгүй сайн хамгаалт. Одоо манай Монгол улсын гавьяа тасалжуулагч Гай Эрдэнэч бол нэгэнтэй хэлсэн байдаг тийм ээ. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо юм а гэж. Яг тэрийг л одоо Йордан улсын тамирчин бол хийж байна. За тэр оног. Ердөөсөө зүгээр зогсож эсвэл зүгтаж оноогоо бол хамгаалахгүй ш тийм ээ. Яг л довтлосоор байгаа л хамгаалчих чинь. За Йордны тамирчин 3 санаатай учраас мэдээж. Сүүлийн мөч. За ингээд 27 дахь удаагийн Аз ТV-ийн авраг шалгаруулах Азуудын хамгийн шилдэг тамирчдын авраг шалгаруулах тэмцээнд нь хасах 54 кг-ийн жинд Йордан улсын тамирчин Алдауд Алфазар алтан медаль, аврагын алтан медалийг авлаа. Иран улсын тамирчин Ясин Вализадeh Аз ТV-ийн залуучуудын аврагын мөнгөн медальтай тамирчин маань ингээд насан туршидын Аз ТV авраг шалгаруулалт тэмцээнээс